Нэгдсэн чуулганы уралдаанаас 6 асуудлыг одоо эргэж авч шилцээрэй гэж өгсөн. За дээрэс нь хурал даргалагчаас нэмээд 1 асуудал өгсөн шиг санагдаж байна. Нийт 7 асуудал дээр байнгын ороогоор дахиж хилцээрэй гэсэн. Хилцээрэй шүү. Хилцэн гэдэг бол гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлж оролцоно. Тэгэхээр энэ зүйлүүд ингээ явагдсангүй ажлын хэсэг санал дүгнэлтэд танилцуулахгүйгээр шууд ингээ хүч төрөөд явлаа. Ажлын хэсгийг бас санал дүгнэлтээс асуух болцоог олгооч гэдэг гормын сал гаргасан боловч бас дэмжигдсэнгүй. Тэгээ протокол үлдэх гэж явж байна. Ерөн зүгээр одоо 111-ийн төслөөсөн чи 158 болоод ороод ирсэн байна. Маш хэмжээний спортын заал, янз бүрийн сүм хийдүүдийг засварлах. За одоогоор бол ач холбогдол багтаа байгаа зам тавих зэрэг ийм төслүүд л орж ирж байна да. Тэгээ туйлын харамсалтай байна. Эмчнэрийн цалин нэг 15% нэмнэ гэсэн ийм зүйл байна. Эмчнэрийн хувьд бол одоо 13-наас эхлээд ажил хаялт зарлана гэдгийг мэдгдсэн. Баг өнөө нь ажил хаялтын одоо тоохгүй байгаа учраас Монгол Улсын ерөнхийлөгчд бас бичиг өргөн байна гэдэг. Ингээд асуух шиг нь. За одоо яг тэгээд ер нь тэгэл усын төсөв мэдээж хязгаартай. Энэ орон зайдаа бидэд ярих боловч ярьж болох боловч энэ төсвийг боловсруулахаас эхлээд энэ нийгмийн тодорхой асуудлуудыг шийдэх энэ оролдого ерөөсөө хийгээгүй. Хүний хөгжил бол одоо Монгол Улсын хамгийн том мега төсөл юм а гэж худлаа хэлж орж ирсэн. Өнөөдөр ард иргэд бас энэ төсвийг боловсруулж яхад санал асуулгаар боловсрол эрүүл мэндийн асуудал дээр анхаарай гэдэг боловч яг үг асуудал дээр болох хүний нөөцийн асуудлыг буюу ерөөсөө л орхичод ирсэн. Тэгээ араас нь 9 сарын 1-ний төсөв барихтаа ямар цалингийн нэмэгдэлгүй орж ирсэн. Харин энд гишүүдүүд бас нэлээд бас шахалт үзүүлжиж бас одоо багш нарын цалингаа бас тодорхойгоор үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болж байна. За бид нар бас багш нарын цалин, эмчнэрийн цалин нэмэгдүүлэх асуудлаас зөвхөн 15% л орж ирлээ. Уг нь бол тэр шаардлагагүй тэр хөрөнгө оруулалт янз бүрийн юмнуудыг нэгэнт энэ удаадаа төвчээд бас энэ асуудлуудаа шийдээд явах бүрэн болцоо харагдчихсэн. Тэгээд ийм л байна. Тэгээ энэний цаана хохирогч нь эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэд маань авах. Одоо энэ дөрөвдөхөөс эхлээд бүгд ажил хаяад үүний цаана хүний амь нас эрүүл мэнд одоо эрсдэх юм бол энэ төсвийн байнгын орооны дарга гаавыг хариуцах юм шиг байна. Засгийн газар хариуцах юм шиг байна. Энийг нь маш олон удаа санууллаа. Энэ асуудлуудыг эргэж ярилцаж гишүүдийн оролцоог хангаж явууч гэсэн ерөөсөө ажлын хэсэг хагас бүтэн санчиг нь хуралдсан гэдэг вакуумжаад хүч төрөө явж байна. Тэгээ ингээд 26 оны одоо төсөв бол лаазсан төсөл боллоо. Энэ дээрээс Монгол Улсын иргэдийн амь нас энэ нийгэмд одоо тулсан олон асуудлыг шийдэгдэхгүй явах юм бол энэ төсвийн мөнгийг тойргуудад улс төрийн авилга коноп болгож өгж байгаа лааз гаавигаас одоо асуух хэрэгтэй.